Бүтэн Монгол 92.5 олон улсын радиогийн бизнес эдийн засгийн тэнхлэг нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхэлж байна. За манай өнөөдрийн дугаарт маш сонирхолтой сэдвийн дагуу ярихаар нэгэн сайхан зочин маань хүрэлцэн ирсэн байгаа. Отгон бэлэг овогтой Өнөр Жаргал TML компани хамтын ажиллагааны албаны дарга. За та сайн байна уу? Танд өдрийн мэнд төргий. Сайн байна уу? Танд ч гэсэн өдрийн мэнд төргий. Өнөөдөр хоёулаа бол одоо тойрог эдийн засаг. За бизнесийн шинэ боломж гэсэн сэдвээр ярилцсан. Тэгэхээр энэ одоо манай уншигч, сонсогч, иргэд, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж одоо бүх хүмүүст хамаатай ийм одоо шинэ эдийн засгийн хэв загварын тухай хоёул ярилцахаар одоо тохирсон байгаа тий. Тэгэхээр зэрэг эхлээд бол би нэг товч ер нь тойрог эдийн засаг гэдэг юм одоо ингээд ярилцлагын дундуур явцад бол манай сонсогчдод бол нэлээд тодорхой сайн мэдээлэл авах бах. Тэгээ нэвтрүүлгийн манай бас нөгөө эдийн засгийн энгийн үгээр гэж одоо урайтай ингэж явагддаг учраас сонсогчдод бизнес эрхлэгчидтэй одоо хүмүүстээ одоо хоёлоо энгийн үгээр сайхан тайлбарлаад энэ тойрог эдийн засаг гэж юу юм? За тойрог эдийн засгийг бизнес одоо яаж ашиглах вэ? Ер нь тойрог эдийн засагт зайлшгүй одоо шилжих юм шаардлага хаанаас үүссэн зэрэг одоо энэ асуудлаар яриад тэгээд одоо миний бодлоор бол нөгөө хуучин бид нар бол одоо бүр ингээд хүн үүссэн цагаас эхлээл одоо хог хаягдал байсан. Өөр ирэх бол одоо дэлхийн нийтээр одоо хог хаягдлаа яах вэ гэдэг асуудал гарч ийн. Тэгээд хог хаягдлаа дахин ашиглаж боловсруулах, дахин одоо бизнест хэрэглэх, бизнесийн шин санаа оноо гаргах одоо ийм шин боломжууд бол одоо нээгдэж байна гэж ойлгоод байгаа юм. За нөгөө талаар бол одоо хуучин одоо шугам эдийн засгийн хэв загвараас тойрог эдийн засгтаа бол зайлшгүй одоо шилжих ийм шаардлагатай одоо ийм шинэ үе ирж байна л гэж хараад байгаа. За тэгэхээр энэ талаас хоёлаа тойрог эдийн засаг гэж ер нь юу юм бэ гэж эхлээд дараа нь саяхан болсон одоо чуулганы талаар гэдэг ингээд үргэлжлүүлээд яриагаа эхлэе. За танд микрофон шилжүүлье. За баярлалаа. За тойрог эдийн засгийн хувьд бол тэгэхээр илүү энгийн байдлаар тайлбарлах юм бол доктортой хөгжлийн зорилтууд гэдэг нэгдсэн үндэсний байгууллагын манаас одоо тодорхойсон зорилтууд байгаа тий 17 зорилт тий. За эдгээр ерөнхийдөө зорилтуудыг хэрэгжүүлэхэд ерөнхийдөө тогтвондоо шингэсэн үг хэллэг байгаа. Одоогийн мэдээж та сая хэллээ тий шугам эдийн засаг гэдэг. Шугам эдийн засаг гэдэг бол зөвхөн хэрэглээд доошоо хаях, үйлдвэрлээд үлдсэн зүйлийг анхаарахгүй байх. Байгальд үзүүлж байгаа нөлөөлөл гэх мэт зүйлийг. Тэгэхээр тойрог эдийн засгийг одоо гэдэг маань доктортой хөгжлийн эдгээр байдлуудыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, эдийн засгийн одоо илүү үр өгөөжтэй байдлыг одоо хэрэгжүүлэх, инновацийг дэмжих, хог хаягдлыг бууруулах, байгалийн шавхагдах нөөцийг хэмнэх. Гэл ерөнхийдөө энэ бүгд маань өөрөө уур амьсгалын өөрчлөлт одоо эерэг нөлөө үзүүлэх боломжтой зорилтууд байгаа шүү дээ, уур амьсгалын өөрчлөлт тусан зохицох. За энэ эдгээрийг ерөнхийдөө олон улсын стандартчлалын байгууллага ISO 59000 гэдэг энэ багц стандартаараа дамжуулан за ерөнхийдөө одоо аж ахуйн нэгжүүдэд илүү одоо ойлгомжтой байдлаар хүргэх одоо энийг хэрэгжүүлэх алхмуудын зааж өгөх ийм багц стандартыг тойрог эдийн засгийн маань одоо энэ 59000 стандарт байна. За энэ стандартын хувьд бол тэгэхээр 2024 ISO 59000 2024 гэсэн стандартууд байгаа. За энийг олон улстай ерөнхийдөө Европын одоо ISO-гийн төв байгууллагаас ахуулаад хүчингү улсуудад нэвтрүүлэх процессууд нь танилцуулах процессууд нь яваад за 25 оноос Монгол, Вьетнам, Непал, Филиппин нөгөө дөрвөн улс орн байгаа тийм ээ. Энэ дөрвөн улс одоо нэг бүх хөгжлийн хувьгаар нэг бүс болгосон юм шиг байгаа. За энэ дөрвөн улсыг ерөнхийдөө сонгоод за ISO 59000 одоо сурагч багшийг бэлтгэх бусдад стандартыг одоо өөрсдийнхөө улсын үйл ажиллагаанд онцлогтон тааруулаад ингээд туршилтаар хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүд хоёр аж ахуйн нэгжийг сонгоод за энэ хоёр аж ахуйн нэгжийн нэгэнд манайх сонгогдоод нэг жилийн хугацаанд стандарт олон улсын стандартчлалын байгууллага болон стандарт хэмжилт зүйн газартайгаа хамтран ажиллаад яг энэ хүмүүсийн хол юм шиг мөртлөө хол сонсогддог тойрог эдийн засаг гэдэг зүйлийг яг өөрсдийнхөө байгууллага дээр нэг жилийн хугацаанд бас Нидерландын болон Сингапурын Австрали сургууль багшилдаг хоёр багшийнхаа удирдлагын доор яг энэ стандартууд дээр ингэ ажиллаа. Одоо хоёлаа ISO 59000 стандартыг бол хоёлаа ярина. Ордод өгөөрэй за.
ISO 59000 одоо стандартыг дараа нь жаахан дэлгэрэнгүй яри. Эхлээд би одоо ингэж бодоод байдаг байхгүй одоо дэлхийн эдийн засгийн өмнө одоо ингээд маш өөр хэв загвар эдийн засгийн одоо энэ тойрог эдийн засаг гэж нэршилтэй энэ хэв загвар бол орж ирэх зайлшгүй шаардлагатай болчиход байна л да. Дэлхийн нийт ч одоо яг тэрийг шилжээд орцсон байна. Энэ бол нөгөө анх тойрог эдийн засгийн тэр ухагтгийн үнэрчид одоо нөгөө Британий эдийн засагч тэр Дэвид Пирс одоо Кэри Тернер гэдэг хүмүүс одоо энэ ухагтгийн үнэрч одоо боловсруулж гаргасан байлээ шүү дээ. Тэгээд одоо улс орнуудад хөгжөөд эхэлж гисэн. Манад бол сүүлийн үед бол зайлшгүй одоо шаардлагатай энэ тойрог эдийн засагт шилжих зайлшгүй шаардлага бол тулгарсан. Бүр яаравчлан хөгжих ёстой болоод байна л да. Тэгэхээр тойрог эдийн засаг гэдэг маань одоо ерөөсөө нөгөө шугамн бидний нөгөө нэг ашиглаж ирсэн тэр эдийн засгаас арай өөр нь одоо миний бодлоор бол ойлголтоор бол яагаад байгаа штэ. Шугамн эдийн засаг бол ингээд одоо шууд үйлдвэрлэлд түүхий дээрээ ингээ үйлдвэрлээд зөвхөн тэр дараа нь ингээл хаягддаг одоо ийм байсан бол тойрог эдийн засагт бол те дахин ашиглах, авч ашиглах. Ингээд тэр нь одоо хог хаягдлыг бууруулж уур амьсгал одоо дэлхийн нийтэд одоо уур амьсгалын асуудал их чухал байгаа даа штэ. Тэгээд одоо энэ тогтвортой хөгжил дээр нь энэ бас нөгөө хог хаягдал маань өөрөө маш том нөөц болж орж ирж байгаа тийм ээ. Ингээд бизнесийн маш олон төрлөөр олон салбараар хөгжих ийм боломжтой байх гэж бодож байна. Тэгэхээр та тойрог эдийн засгийнхаа ерөөсөө энэ танай компаниг л одоо ямар шаардлагаар яагаад одоо яг энэ тойрог эдийн засагт шилжээд оров? Одоо түрүүний ярьсан нөгөө сонгож аваад танай компаниг бас нэг үлгэр жишээ одоо ийм байгууллага болгоод орсон байна шүү дээ. Яг энэ ямар шаардлагаар үүсэж ороод энэ талаараа нэлийн дэлгэрэнгүй ярив. За тий. Ерөнхийдөө тойрог эдийн засаг гिचэнгүүд яг хог хаягдал гэдэг хамгийн түрүүнд ойлгогддог тийм. Мөн үйлдвэрлэлээс гарч байгаа үйлдвэрлэх процесст оролцсон одоо материалууд. Тийм. Энийг илүү өөр ашигтай ашиглаад ер нь эцсийн бүлэгт хөрсөнд болгож байгаа хог хаягдлыг багасгах, буцаад хөрснөөс авж байгаа байгалийн нөөцийг илүү бага ашиглах чинь өөрөө тойрог эдийн засаг байгаад байгаа шүү дээ. За манай компанийн хувьд болоод тэгэхээр бид нар Монгол улс өмнө одоо за тэгэх юм бол хэдүүлээ хунцраас бас эхлэх юм байна. Хунцрыг чинь болоод ирэхээр ерөнхийдөө нефтийг холборлоод газрын зүйн холборлоод нефтийн дайвар бүтээгдэхүүнээс гаргаж авдаг зүйл. Тэгэхээр бас нэг байгалийн нөөцийг ашигладаг зүйл. За Монгол улс маань нефтийн газрын зүйн холборлолт байхгүй учраас энэ төрлийн хуванцрын одоо түүхий эдийг цэвэр импортоор авдаг. За тэгэхээр бид нарт энэ их маш одоо бидний бол өдөр болгоны л хэрэглээ шүү дээ. Ус ундаа гэдэг бол тий. Тэнгүүд бид нар энийг гаднаас хэмжээний валют урсгалыг гаргаад тэгээ буцаад хөдөлтөж аваад за бүтээгдэхүүн болж үйлдвэрлээд тэгээ хэрэглэгч тэрийг одоо хэрэглэлээ хог хаягдлын менежментийн тогтолцоо бас бүрэн тогтоогүй бид нар багнасаа хөвшөө одоо ангиллах дадал хөвшөөгүй учраас за ачлалтын одоо маширлээ ачаад явлаа хогийн зэгт бас мөнгө зараад болчихоо. Тий. Энэ болгонд зүгээр хаяад орхиж байгаа биш тэрнээс хойш ч гэсэн мөнгөн урсгал гүйсээр байгаа байхгүй. Болоход хүртэл тий. Тэгээ бусны дараа буцаагаад нөгөө эрүүл мэндийн асуудал буцаад байгаль орчны асуудлууд нь орж ирдэг. Гэтэл яг энэ ус ундааны сав гэдэг бол хуванцрын төрөлтөө одоо хамгийн сайн дэлхийд дахин хамгийн сайн тохиом боловсруулж байгаа технологи нь аягүй сайн хөгжсөн. Буцаад анхдагч одоо түүхийдтэй адилхан шинж чанартай бүтээгдэхүүн гарч ирэх бүрэн боломжтой. Тэгэнгүүт тэрийг дундаас нь ялгаж аваад дахин боловсруулалтанд оруулаад тэгээд эцсийн бүтээгдэхүүн болоод сайн Монголд бас манай одоо бүтээгдэхүүнийг ашигласан бүтээгдэхүүн гарлаа шүү дээ. Тийм. Тэгэхээр дотооддоо хог хаягдлаа бүрэн эдийн засгийн хэрэглэлтэнд оруулаад эцсийн дахин бүтээгдэхүүн болгочихж байгаа. Тэгээ энэ хог хаягдал бол одоо мэдээж хэрэг ингээд нөгөө аваал хэрэглээл хаяал ингээл байгаад байгаа шүү дээ. Тэгэхэд бол тойрог эдийн засагт одоо энэ хог хаягдлыг өөрөө одоо бизнесийн бас түүхэд нөөц болгоод дахин ашиглана гэдэг бол бас маш олон шинэ бизнесийн одоо юу гэдгийг боломжуудыг гаргаж ирнэ. Тэгээд ер нь салбар болгонд бол бас энэ орох их боломжтой байх тийм үү? Тийм. Бүх ер нь салбарт одоо хог хаягдал гэдэг одоо гадны ингээд судлаач манай хог одоо эрдэмтэд те дахин боловсруулалтын салбарх ингээд ирэхээр манай нарангийн гэрийн ч юм уу цагаан даваан дээр ингээд очихоор энэ дээр чинь бүр ямар их түүхий байна гэж гайхдаг. Тийм. Тэгтээ яг Монголд ингээд нэг ажмаар дахин боловсруулах үйлдвэрүүд хөгжиж байна. Олон төрлийн материалыг боловсруулдаг болж байна. За тэгээд төр зэсэг маань ч гэсэн бас энэний өрөөнд хог хаягдлын тухай хууль, эдийн засгийн урамшуул олгох гэх мэт зүйлүүдэд ингээд хэрэгжүүлээ явж байна.
Юуны хувьд болоод ирэхээр зөвхөн одоо тойрог эдийн засгийн хувьд гэх юм бол гарч байгаа одоо бидний дахин боловсруулах үйлдвэрлэл биш бол та нар тойрог эдийн засгийг хэрэгжүүлэхгүй мүү гэвэл бас үгүй болчихж байгаа юм. Яагаад гэх юм бол за өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байж болно л доо. Тэгэнгүүт одоо тэдний үйлдвэрээс за би нэг салбар ч юм уу дурчжээ те. Нас налуур ч юм уу байлаа гэж бодъё. Гэтэл нас налуурын хан болоод ирэхээр за ноосыг ингээд ноолуураа хэрэглээ, ноос налуур хэрэглээ. За тэгээд тэндээсээ бүтээгдэхүүн гаргадаг нэг. Гэтэл тэр процесс дээр манай үйлдвэрээс ямар хог гарч ийн гэдгээ хараад бид нар жилдээ ямар ус хэрэглэж ийн гэдгээ хараад магадгүй усны төлбөр ч юм уу эрчим хүчний төлбөр гэдэг ингээ хянаж болох зардлуудаа хараад тэгээд тэрийгэ одоо сэргээх эрчим хүчний жижиг панел сурлуулагч юм уу ус дахин цэвэршүүлдэг одоо цэвэрлүүлэх систем суулгах те цэвэрлүүлэх байгууламжтай болох дахиад үйлдвэрээс гарч байгаа магадгүй нэг ноос налуурын жоох өөдснүүд гэж болно шүү дээ. Тэгэхэд тэрийг магадгүй дахиад нэг өөр шинэ бүтээгдэхүүн болгох. Тэгэнгүүт энэ салбарын одоо энэ газрын анханасаа худалдаж авсан түүхий идэ бүрэн ашиглаж чадж байгаа гэсэн үг. Дээр нь эрчим хүчний зардлыг хэмжиж байгаа. Тэгээд усны хэрэглээг одоо хэмжиж байна. Тэгэхээр эн чинь өөрөө ямар ч салбар ялангуяа үйлдвэрлэлийн процессд бол маш чухал. За том зургаараа бас нэг жишээ ингээд хэлэх юм бол бид нар дээр яагаад энэ хог хаягдл амар их асуудал болоод байна вэ гэхээр 2025 оны нийслэлийн тоо мэдээ харж байгаа. За тэрэн дээр Монгол одоо нийслэлийн иргэд маань 107 байсан баха 107 тэрбумыг хог тээврийг одоо тээвэрлэг туршлагад зарцуулагдсан. Хог тээврийн үйл ажиллагаанд. Тэр чинь нэг хаяхта булхта. Тэгвэл одоо айл өрх болгон аж ахуйн нэгж болгон хог тээврийн хураамж төлдөг. За 25 онд шинжлэгдээд нийслэлийн дүүрэг болгон иргэд маань 8,000 төгрөг төлж байна. Аж ахуйн нэгж бол үйл ажиллагаа тий. Тухайн дүүргийнхээ одоо батлагдсан тарифын дагуу гэрээ байгуулаад төлбөр төлдөг. Гэтэл энэ 25 оны энэ одоо төлбөрүүдээс цугласан мөнгө нь 30 тэрбум орчим байгаа байхгүй юу? Тэгэхээр үлдсэн 70 тэрбум нь яасан бэ? Бусад одоо төсвийн орлогоос санхүүжүүлсэн гэсэн үг. Гэтэл тэр одоо мөнгийг хэдүүлээ дахин боловсруулах ч юм уу эсвэл аж ахуйн нэгж болгон үр ашигтай байх юм бол нэгдүгээр дахиад нөгөө нэг хүмүүсээр тэгсээ цэцэрлэг барих ч юм уу хөртөн байгуулалт их зардлаа одоо бид нар өөрийн мэдлгүй тийшээ цараад байгаа. Одоо энэ бас ийм байгальд хог хаягдл дундаа одоо бид нар ч нөгөө хуучин бол ингээд түүхийдээ байгалийнхаа нөөцийг хизээч дуусахгүй өргөдөхгүй тийм үү дуусшгүй юм шиг санаал одоо авч хэрэглээл тэгэл түүхэд одоо бүх юм ингээд үйлдвэрчэл хайчаал хаягтай өрлөнгөө саяны таны хэлдгээр одоо ингээд хамаг мөнгө зарцуулсан байна шүү дээ. Тэгсээр байгаад одоо харин ингээд тойрог эдийн засаг гэдэг маань ерөөсөө дахин авч ашиглах түүн таарсан инновац тийм үү шинэ одоо энэ бизнесийн янз янзын л одоо салбаруудыг хөгжүүлэхэд одоо манад хог хаягдл их байгаа юм чи нөөц ихтэй л байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол одоо нөгөө эдийн засаг ч өөрөө нөгөө хувь хүн иргэн одоо бизнес бүхэл хүнд нөгөө өөрсдөөс нь эхэлдэг шиг энэ бизнес бол бүр хувь хүн иргэн хашаанаасаа эхлэх ийм сайхан боломжууд байна л та. Тэгтээ мэдээж хэрэг бид нар тойрог эдийн засагт шууд шилжээл бүх 100%-аар одоо энийг ингээл хангаад ингэнэ гэж байхгүй нөгөө шугамын эдийн засагтайгаа зэрэгцээл хамт амьдрах авах гэж бодож байна. Тэгээд таны хувьд бол одоо энэ тойрог эдийн засаг шилжээд шинэ одоо гарааны бизнес эрхлэх гэж байгаа ч юм уу эндээс санаа аваад одоо хог хаягдлаараа одоо дахин боловсруулад бизнес эрхлэе гэж одоо зорж байгаа хүмүүст бол та нөгөө бизнесийн анхны санаа юу вэ гэдэг шиг ямар санаануудыг дөрдөж хэлвэл боломж юм бэ? За бизнесийн санаа гэдэг юм бол ерөнхийдөө тойрог эдийн засаг руу чиглэсэн үйл ажиллагаа их эрхлэе гэвэл эхлээд ашиг цэцгийн нас эхлээд аюул сан бодолцох хэрэгтэй. Мөн гарч байгаа давхрууд Монголд ямар үйлдвэрүүд байна? Үйлдвэрлэгч нь дахин боловсруулах нь ямар үйлдвэр байна? Буцаагаад үйлдвэрлэгч, импортлогч нь ямар газрууд байна? Тэднээс хамгийн их гарч байгаа сав баглаа бодол юу вэ? За жишээлбэл Монголд шил боловсруулах үйлдвэр одоогоор багхгүй. Шилийг дахин ашиглах буюу одоо шил ашиглах бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар буцаагаад нөгөө шилээ татаад авчдаг шүү дээ. Бараагаа өргөж өгчөө буцаага шилээ авчдаг. Бас тодорхой үнэлэмжээр шилээ авч байгаач гажихын нэгжүүд байна. Гэтэл хагарчих юм бол эсвэл импортоор орж ирсэн шил ах юм бол хинт ч хэрэггүй бол. Намайг жоохон бахад бол налгах дүүрэгт
нэг шил боловсруулах үйлдвэр гээд тааж баашиг сайн мэдчихэж магадгүй тий. Тэр ерөнхийдөө хаагцнаас хойш Монголд яг ингээ хайлуулад шин шил гаргаж ирдэг яг ийм үйлдвэр одоогоор байхгүй. Гэтэл дэлхийд дахинд энгийнээс нарийн технологи буцаа шил үйлдвэрлэх, эсвэл хавтан үйлдвэрлэх тий гэх мэт ингээд аюу олон шилийг боловсруулах боломжууд байгаа байхгүй юу? Хэрэглээ нь хүртэл аюу олон янз. Тийм одоо ингээд дулаалгын материал хүртэл шилээр үйлдвэрлэж болж байгаа юм. За тэгмүүд тэр технологиг харьцангуй энгийн нэг тийм амар өндөр одоо нарийн технологи бол биш. Яг дахин боловсруулах дундаа. Хэрвээ тэрийг одоо нэг бизнес эрхлэгч ч юм уу нэг одоо стартап маань хэрэгжүүлчих юм бол хагархаа шил дүүрэн байгаа байхгүй юу? Тийм. Яагаад хагархаа шил дүүрэн байна вэ гэхээр бас нөгөө одоо импортоор орж ирж байгаа шилийг манай үйлдвэрлэгч нэгдүгээр тэр хэлэхгүй. Хоёрдугаар хогийн савнууд маань ерөөсөө нөгөө шил ангилахад зориулаагүй. Шилжүүр амархан гэмтдэг бүтээгдэхүүн. Буцаад дахин ашиглах гэж байгаа газрууд эмтэр цэцэрсэн бах юм бол тэрийгэ дахин ашиглах боломжгүй учраас тэр буцаал хаягдл болчихно. Тэгээ шилжүү өөрөө өртөг өндөртэй харьцангуй бас байна. Нөгөө олон дахин ашиглах боломжтой учраас буцаад одоо байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл илүү өндөртэй зүйл байхгүй. Гэхдээ шилчин нөгөө байгальд одоо уусч нөгөө шингэчд баг 4000 жил мэл гэж ярьдаг шүү дээ. Одоо тайвхны ишигт одоо 2000 жилч гэдэг үл ингээд маш олон ингээд нөгөө одоо энэ хаягдлууд чинь байгальдаа шингэхгүй ингээд маш хохиролтой байгаад байдаг. Тэгээд тэрийг дахин ашиглахын тулд одоо сая нэг шилэн дээр бол бид нар дээр үед чинь таргны шилгээ тий ундааныхаа шилнүүдийг ингээд аваачиж өгөөл хэдэн төгрөгөөр тэр үлийнхаа тухайх нөгөө шугам эдийн засгийнхаа одоо тэр загвараар ингээд яваад сүүлд борлуулалт ашиг тийм олноор үйлдвэрлэх шаардлага гараад эхлэнгүүт нөгөө өртөг багтай олноор хийхийн тулд одоо энэ хуванцар сав руу шилжээд энэ бүгд яг уялдаж холбогдоод тэгээд тэр одоо хаягдлаа чинь шилийг бол одоо дахин боловсруулахад олон төрөл байдаг гэж байна шүү дээ. Тэрнтэй адил бусад одоо энэ хаягдлууд ч гэсэн яг адилхан салбар болгон дээр орж ирэх юм боломжтой байгаа. Тэгээл одоо би танаас одоо асууж байгаа за танаа одоо компанийн хувьд бол одоо энэ хуванцар савныхаа үйлдвэрлэлд дахин боловсруулахын үйл ажиллагаагаа хийж байна шүү дээ. Тэгэхээр танаатай адил төстэй ийм одоо компаниуд хэд вэ нүү? За ер нь бол бүртгэлтэй нэлээ олон. Гэхдээ доктортой үйл ажиллагаа болон хүчин чадал одоо улирлын шинжтэй ажиллах гэх мэтээр нэлээд жоохон өөр байгаа. Гэхдээ яг Монголын одоо яг адилхан боловсруулах үйлдвэрүүдийн хувьд бол ус ундааны хуванцар савыг боловсруулаад яг төв эдэн гаргаж ирж аваад зөвхөн манайх байгаа. За хуванцрыг нөгөө шинж чанараар нь бас ангилна те. Нөгөө 1-8 хүртэл ангилдаг. Боловсруулж болох хуванцар, болохгүй хуванцар гэж. Хуваагаад дахиад энэ дотроо одоо жишээлбэл ус ундааны сав байлаа гэж бодъё. За бүрэлдэхүүнд нь агаа шошго, их бие, бөглөө 3. Гуруула өөр төрлийн хуванцар байхгүй. За тэгэндээ. Тий. Одоо бөглөө гэдэг нь за энгийнээр ингээ бодох юм бол савн шампуны сав хайлгын хүртлэг өөр байх байх. Хайлах температур боловсруулах технологи нь өөр. Буцаагаад юунд хэрэглэх нь гэдэг нь өөр. Одоо жишээлбэл нөгөө шар канистрын дотор ус иж болохгүй гэдэг тэр чинь хүнсний зориулттай. Одоо хүнсний шингэн хүнсийг шууд савлах зориулттай бүтээгдэхүүн биш байхгүй юу? За ус ундааны сав гэдэг байгаа чинь энгийнээр петник гэж олон улстай бас ярьдаг. Одоо бүх савн дээр тэмдэглэг нь доор нь байгаа. За энийг бол боловсруулад дахин ашиглах нь бол олон улстай зөвшөөрөгдсөн. Дээр нь одоо хил тамны худалдаалах бэсэллийн конвенцээс хяналтаас чөлөөлөх төрлийн хуванцарт ордог. За тэгвэл татгалзах ёстой хуванцар нь юу юм гин боловсруулахгүй буцаад нөгөө сөрөг нөлөөлөл өндөртэй хуванцрууд. За тэгвэл яг Монголд одоогийн байдлаар за 1 номер боловсруулж байна. Ус ундааны сав. 2 номер боловсруулж байна. Нөгөө ус ундааны савны чинь бөглөө олон савн шампуны сав ариун тахлын бацны зузаан хуванцрууд гэдэг шүү дээ. Тэрийг бүрэн боловсруулж байна. Бүтээгдэхүүнүүд хийж байна. Дахиад үрэл хийж байна. За дахиад 4 номерын хуванцар буюу гэлгар утны төрлүүд. Энийг боловсруулж байгаа. За мөн цонхны рам буюу одоо 5 номерын хуванцар, PB хуванцрын хуванцрыг боловсруулж байгаа. Нэр төрөл бас олон л байна шүү дээ. Хүмүүс хуванцар гэж ботонгууд нэг гэж ботчих. Хуванцрыг боловсруулах юмнууд нь бүгд өөр үйлдвэрүүд одоо яг Монголд ажиллаж байгаа. Тийм бай. Тасралтгүй. За цаасыг хүртэл дотор нь 2-3 хувааж байна тий. Зүгээр одоо ном, дэвтэр одоо офис хэрэглэнээс гарч байгаа хаягдл цаас байх юм бол өөр одоо юмнуудыг ашигладаг болвол буцаагаад цаасны түүхийд бэлтгэхийн тулд боркордон цаасыг ашиглаж байна.
За тэгвэл өнгөтэй гадуур нь хуулаа наасан картоныг одоогоор бид нэр боловсруулах боломжгүй байна. За лазыг тэгэл хөнгөн цагаан лазыг боловсруулж байна. Айгу олон үйлдвэрүүд байна. За тэгээ хаягдл тоос тийм насыг боловсруулаад дахиад биш гаргаж гин. За тэгээд одоо өөр гэх юм бол батарей гэдэг хүмүүс аяг боловсруулна гэж нэг хуруу цагаан англиад гэдэг. Гэтэл яг энэ төрлийн батарейг боловсруулдаггүй. Боловсруулах биш. Аюултай хог хаягдлыг устгах үйлдвэрт нь зориулт үйлдвэрт нь очиж устгах хэрэгтэй. Хэрвээ тэхгүй бол өөр хогийн цэг дээр энгийн хог хаягдл очдог цэг дээр очих юм бол нөгөө бохирдол хөрсөнд нөгөө одоо нэг батарей ингээл усыг тэдэн метр бохирдуулдаг гэдэг шүү дээ. Тэгдэг төрлийн батарей. Монголд нэг төрлийн л батарейг боловсруулж байгаа. Тэр нь аккумулятор. Аккумулятор. Гэтэл хүмүүс хуруу цаг боловсруулж байгаа юм шиг байна. Хуруу цаг гэж бүр аваад идэг шүү дээ. Аваад аюулгүй устгах гэж байгаа байхгүй юу? Аюултай хог хаягдл одоо устгадаг зориултын үйлдвэртэй устгах гэж байгаа гэсэн үг. Тэр нь өөрөө энэ тэнд хаягдахаас одоо хөрсний бохирдол үүсгээс урьдчилан сэргийлж байгаа. Дээр нь англи ялгах гэдэг ойлголтыг аж ахуйн нэгжүүд маань нэлээд манлайлж хэрэгэлдэг. Ялангуяа Global 250 гэдэг нь том групп компаниуд бол үндэстэн тамсан юм компаниуд. Эднэр бол ерөнхийдөө доктортой хөгжлийн зорилтыг одоо маш сайн хэрэгжүүлдэг тойрог эдийн засаг. Өөрсдийнхөө үйл ажиллагаа болон одоо бэлтгэн нийлүүлэгч нараасаа энэ зүйлүүдийг шаарддаг болсон. Тэгээд өөртөө одоо тойрог эдийн засаг буюу байгалийн шавхагдах нөхцийг бага хэрэглэхийн тулд за Toyota компани 2030 он гэхэд бид нар хуванцар эдэнгийнхаа 30%-ийг дахин боловсруулсан сорилноо амлалт өгсөн. Cola брэнд за дэлхийд даяар боловсруулж байгаа сундааныхаа савныхаа сав багла бодлыг татаад за дахин боловсруулсан савлгаа өгнөө нөгөө гар солино гэдээ амлалт өгсөн. Монгол улс одоо сая 11 дэх орнд боллоо шүү дээ. Тийм. Манайд чинь сая 24-нд 6 сарын 24-нд чуулган болсон тийм ээ. Чуулганаар бол одоо тойрог эдийн засгийн талаар тэгээд бас тойрог эдийн засгийг хэрэгжүүлэхэд одоо тэр мөрдөгдөх стандарт 59 мянга гээд энэ стандартын тухай нэлээд ярьсан баг. Тэгээд энэ чуулганы талаар та ямар бодиттой сайхан үр дүнтэй ач холбогдолтой зүйл ярив. Энэний сонин сайхнаас яриач та. Тийм, сая стандарт хэмжил 100 гаруй газар болон олон улсын стандартчлалын байгууллага хамтраад за ерөнхийдөө одоо Монголд үйл ажиллагаа эрхлэгч үйлдвэрлэгчтэй одоо холбогдох хүмүүст ингээд зориулсан яг стандартыг танилцуулах, ач холбогдлыг танилцуулах юм чуулганыг зохион байгуулсан. За энэ стандартын ерөнхийдөө гол агуулга болох 59 мянгаыг одоо хэрэгжүүлэх тойрог эдийн засаг шилжих нь өөрөө ямар ач холбогдолтой гэдгийг тусгарлахнаар бас нэлээд одоо олон талын төлөөллүүд оролцож бас танилцуулга хийж мэдээлэл өгсөн юм үр дүнтэй чуулган болсон байгаа. За 59 мянган ерөнхийдөө ач холбогдлыг ерөнхийдөө дурдах юм бол нэгдүгээр нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүдийн байгууллагын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Энэ нь өөрөө олон улстай одоо худалдан авалтын эрэлтийн нэмэгдүүлнэ. За өрсөлдөхтэй Европ ч юм уу одоо өндөр шаардлагатай газар нэвтрүүлэхэд энэ ISO 59 мянга тойрог эдийн засгийн стандартыг хэрэгжүүлсэн гэдэг ийм өрсөлдөх чадварын бас нэг батламж нь болчихж байгаа. За дээр нь экспортын боломжийг одоо нэмэгдүүлнэ. Одоо дэлхийд тэр чигээрээ л нөгөө доктортой хөгжил тойрог эдийн засаг руу чиглэж байгаа ногоон гэдэг энэ үед энэ нь чиглэсэн шаардлагатай. Аж ахуйн нэгжүүд худалдан авалт хийхдээ энийг хардаг болсон. Улс орнууд худалдан авалт хийхдээ энийг хардаг болсон тийм. Тэгэхээр энэ боломжуудыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Дээр нь одоо ESG гэж байгаль орчин нийгмийн засаглал гэдэг. Одоо санхүүгийн бус үйл ажиллагаа тайлгндаг тайлан юм да тий. Санхүүгийн салбарынхан маань одоо бүгд тайлгнаж штэ. Мөнх хека нар маань. За энэний ерөнхийдөө үнэлгээг сайжруулж байдаг. За тэгээд дотооддоо одоо хэрэгжүүлэнгүүд одоо гадагшаа борлуулалт юуг дэмжих эдгээр одоо өрсөлдөх чадварыг сайжруулж байгаа бол дотооддоо хаягдлын хэмжээ буурна. Материалын одоо алдагдлыг бууруулна. За тэгээд үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлнэ. Ингэснээрээ зардал нь буурна. Тэгээ экспорт хийхэд ч давуу талтай. Ер нь тэгээд энэ нөгөө эрэлт нь их байна. Тийм эрэлттэй. Одоо ISO 59 мянга гэдэг одоо манай сонсогч иргэдийн одоо мэддгээр бол олон янзын ISO байгаа шүү дээ. Олон төрлөөр байгаа тий. ISO 9001, ISO 14 энэ гэж зөндөө байдаг. Гэхдээ ISO 59 мянгагийн хувьд бол одоо бид нар зайлшгүй одоо юу гэдэг энийг таниулах, хүмүүст ойлгуулах, иргэд аж ахуйн нэгж бизнес эрхлэгчид бүгдд нь ойлгуулад энэ
стандартыг одоо мөрдснөөр бидэрт маш олон давуу тал эрхийг одоо энэ одоо боломжуудыг энийг таниулах шаардлагатай санагдаад байгаа. Ер нь бол нөгөө хувь хүн зөвхөн одоо манай улсад ч юм уу заавал байх ёстой гэсэн юм шүү дээ. Энд чинь олон улсад байж мөрдөгдөж ISO 59 шаардлаганд хангаж ээж бид нар одоо экспорт хийх давуу эрхтэй болно. Ер нь дэлхийн нийт ч одоо энийг шаардж штэ тийм ээ. Тийм ээжж бидний одоо эдийн засгийн өрөөгөөчтэй тэр бүтээгдэхүүнүүдээ одоо нэмүртэг шингээсэн тэр бүтээгдэхүүнүүдээ дахин боловсруулсан бүтээгдэхүүнүүдээ төрөл өрөөр нь бүр уламжил юугаа хадгалсан бүтээгдэхүүнээ хүртэл одоо экспортод гаргахад л одоо маш чухал санагдаад байгаа. Тийм болохоор зэрэг ISO 59000-ыг бол та цаашид стандартыг тийм үү бүр ямар хэлбэрээр яаж одоо хүмүүстэй яг ягштал одоо энэ стандартаа мөрдөхөд хугацаа хэр орох юм юун дээр анхаарах хэрэгтэй энэ талаараа ярьж гэж. Энэ ерөнхийдөө болоод ирэхээр яг ач холбогдлыг ойлгоод яг хэрэгжүүлнэ гэх юм бол ингээл зүйл баг. Нөгөө за би ингээд үйл ажиллагаа эрхэлж байна. За тэгвэл 59,000 одоо стандартыг нэвтрүүлэхээр за нэвтрүүлэхээр ингээд зорчлаа тий. Тэгвэл асуудлуудаа тодорхойлно гэсэн үг. За манайх одоо манай оролцогч талууд юу вэ? Бид нар үйлдвэрлэлээ түүхийдээ хинээс авч гин, түүхийд бэлтгэж өгж байгаа хүмүүс маань хинээс авч гин. Том зургаар нь одоо кластер бол юугаараа том зургаараа үндсэн зүйлээ гаргаж ирнэ гэсэн үг. Чи бүлэг кластерыг тийм одоо би жишээлбэл за ховнзор манай дахин боловсруулдаг байлаа гэхэд одоо нэг сөөх надаа хомдроо өгж байгаа. Гэтэл сөөхийн цаана хэдэн иргэн байна. Гэт ингээд илүү цаатлаа харна гэсэн үг байхгүй. Тэгэхээр өнөөдөр надаа англиад ачлалтаа өгж байгаа харилцагч маань биш. Тэрийг одоо энэ 59,000-ыг хэрэгжүүлэх одоо үндсэн оролцогч талуудаа зөв тодорхойлох хэрэгтэй гэдэг нь за тэр сөөхөд хэдэн иргэн амьдарч байна. За хэрвээ ингэх юм бол за нэг иргэний дундаж килограмтай хуваах юм бол за хэдэн байна. За баяр ёслолын үеэр нэмэгдэж гин үү? За тэгвэл манайх машинаа нэмж явуулах уу гэдэг юм үү те. За түүхий талаас аа. За тэгвэл буцаад түүхий талаас харчингууд буцаад одоо үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бичиг баримт юм маань хуульд нийцэж гин үү? За энийг манайх ямар газруудаас үйл ажиллагааны зөвшөөрлөө авч гин. За буцаад бид нар байгалийн ямар нөөцийг ашиглаж гин. Эрчим хүчний зардал гэдэг зөвхөн эрчим хүч гэмүү цахилгааны зардал ойлгоод өгдөг тийм. Энд чинь нүүрс, шатгуун гэдэг нөгөө эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглагдаж байгаа бүх төрлийн материалуудыг одоо оролцогч талуудаа хийнээс авч гин. Хэр боломжтой байна. Энэ нь одоо хэрвээ энэ эрчим хүчийг одоо нүүрс ч юм уу таслаа гэхэд эсвэл цахилгаан ч юм уу тасарлаа гэхэд энэ нь биднэрт хэр хохирол үзүүлэх үү? Энэ тасалдах боломж нь юу байгаа ингээд суур нөхцлүүдээ бүр деталь болгоноор. За тэгээд эрчим хүчээ одоо ингээд жижиглэгэнгүүд за надад ус орж ийн үү? Гэтэл манайх ямар одоо нөөцтэй бүсэд байгаа лээ. За усны нөөцийг за ингэж ин таныг худгаас авч ийн худаг маань өөрөө юу лээ? За тэгвэл усны төлбөр жил болгон нэмэгдэж ин гэдэг юм үү те. Хэрвээ тэгэх юм бол би энийг яаж орлуулж болох вэ? Би бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ усыг дахин ашиглах уу? Эсвэл бүр цэвэршүүлэх байгууламжтай болох уу? Гэ тэрийг харна. Нэгэнд одоо үйлдвэрлэл явуулж байгаа магадгүй одоо ингээл сүлийн үчир аадар бороо ороод шүү дээ. Дээвэр дээр байгаа усаа тасаад ногоон байгууламжаа цэцэлчиж болж гин үү? Яаж борооны ус цуглуулах одоо тийм хөрөмжөд байдаг шүү дээ. Тийм. Тэрийг бол зүгээр баг холоор шийдсэн ч болно шүү дээ. Тэг гарцаа үзнэ гэд. Тэгэд борлууллаа гэхэд танаас за би бөөний борлуулагч ялаа гэхэд за надаас 1-2 хүн аавна. Буцаагаад хин авч ин тэр дамжуулж авч байгаа хүмүүс маань өөрөө одоо ямар хүсэл сонирхолтой ямар зарчим дээр байна гэдгийг ер нь өөрийнхөө үйлдвэрлэлийг шууд түүхийдээ аваад зарж байгаа энэ хоёрхан зүйлээр хязгаарлахгүйгээр томоор нь ихлэ харах хэрэгтэй. Томоор нь хараад энэ болгон дээрээ угаасаа тоонууд нь үйлдвэрлэгч нар бол үйл ажиллагаа хүмүүс явуулж байгаа аж ахуйн нэгжүүд бол бүрэн байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээрээ ажиллаад зөв хийчих юм одоо тэрийгэл зардлаа бууруулах дээр юу хийж болох вэ гэдгийг тодорхойлно гэсэн. Тий. Тэгээд одоо илүү тойрог эдийн засгт бол энэ бүхэн ч одоо илүү хэмнэлттэй. Тий. Илүү хэмнэлттэй зардал буурна. Дээр нь нөгөө өөр ашиг олгож байгаа бизнес компанид бол бүр маш
ашигтай илүү ашигтай дээр нь зүйл. энэ нөгөө байгууллага хооронд уялдаа холбоо их чухал. Одоо та түрүү яриандаа дурдлаа сэргээгтгэр ч юм уу ч тийм үү. За нөгөө нарны панелаа яриад тэгээд дээр нь сөөхүүдийн ингээд сөөхүүдийн гадаа ч одоо зарим газрууд бол яг давхир ингээд ялгаад харьцагт байдаг л да. Гэхдээ энэ бол тэгж бас сайн тэгж хэрэглэж хэвшээгүй юм шиг санагдаад идэв. Яг тэгэхээр одоо манад ч гэсэн ингээд болохын төгөр дүүрэн шил байдаг ч юм уу те. Тэг ингээд яг ингээ аваачаад ажгаар зарим нэг хагарцсан гадаа байж идэг. Нөгөө талаар одоо тэр эрчим хүч хэмнэх за тэгэл одоо зөв айрвч хямагч одоо ийм байх юм бол нөгөө эн чинь жинхэнэ нөгөө тойрог эдийн засгийн минь үр дүн гарна шүү дээ. Энийг одоо яаж бүх одоо бусад газруудтай уялдаа холбоотой ямар менежменттэй ажиллавал энэ нэг одоо илүү үр ашигтай. Тэгээд нөгөө авдаг түүхийдээ одоо тэр хүмүүсээс шилээч юм уу хог хаягдлаа авах гэхэлэр зэрэг үнэлгээ их бага байна гэд хүмүүс үнэлгээ нь бага болохоор зэрэг за өгжсэн дор гаргаад хай чи ялгаа авахгүй гэд ингээд идэг. Манад нэг тийм эдийн засгийн суур ойлголт байгаад гэж яг үнэтэй л бол нэг хоёр чамаагүй ямар нөхчгөөд нийтэнд суглаад ийм айрвч хямагчд ийм за бас дутагдаад байдаг тий. Тэгэхээр энэ уялдаа холбоог ихсгэж энэ менежментийг зөв тогтолцоог бий болгож иж бас энэ одоо иргэд болгон оролцож иж үр дүн гаргах бол гэж ойлгоод байна. Та энэ тал дээр энэ дээр бол яг зөв. За энэ дээр болоод ирэхээр за манай одоо усандааны хунцар зав боловсролд ер нь давхар дундаар нь хамгийн хямдхнандаа ордог. Тий. Тэгээд овор ихтэй нөгөө хөнгөн штэ. Тий. Тэгээ овор ихтэй. За тэгэнгүүт за лааз маад шиг юм арай үнэтэй төмөр гэсэн давхрууд бол бараг хогийн зэг дээр булгах нь хайрцангуй багвал одоо хямдхан давхрууд ер нь бол хогийн зэг дээр маш их булагддаг гэсэн үг. За тэгэхээр бид нар энэ дээр ямар арга хэмжээ ер нь ажилтдаг вэ гингүүд. За тэгвэл бид нар түүхийдээ илүү одоо их цуглуулах хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо үйлдвэр маань өөрөө улсын хэмжээнд гарч байгаа нийт одоо ПЭТ нэг төрлийн хувьцрыг боловсруулах хүчин чадалтай байхгүй. Хүчин чадлын хувьд бол хангалттай юу? Дотоодын тийм үү? Дотоодынхоо бүрэн боловсруулах хүчин чадалтай. Тэгвэл одоо нөгөө арга технологи одоо менежменттэй сайжруулад байвал одоо айл болгонд л байгаа да. Тий. Тэгээд 21 оны 7 сард үйлдвэр ерөнхийдөө ашиглалтанд ороод тэгээд бид нар дандаа экспортоор гаргадаг гэсэн. За тэгээд брэнд одоо кола брэндээс дахин боловсруулсан савлгаа гэдэг бид нар энэний бэлтгэл нийлүүлэгч болохоор бас айгүй зөөрсөн холбогдох үйл ажиллагаа нэвтрүүлсэн бэлтгэл ажиллагаа хангасан. За тэгээд дотооддоо одоо борлуулагчтай баснараа бид нар яг тойрог эдийн засгийг үүсгэж чадсан. Гэхдээ үйлдвэрийн хөвгт одоо нөгөө Английн алгах дадлаас одоо хамааралтай бид нар хоригдогч төвх эдийн засгүүд буюу хогийн зэг дагсан одоо цуглуулж байгаа зэгүүд байгаа шүү дээ. Тэднээс төвхийд авдаг гэсэн юм. Тэр нь өөрөө айгүй хязгаарлагдмал. Тийм. Тэгэхээр 2023 оноос ерөнхийдөө суурийн тавьж эхэлсэн. За тэгээд ер нь бид нар нийслэлд ядаж за нэг 20-30 жил болонгот нь дуудлагаар очиж авах юм байна. Тэг танаас очиж авдаг нэр тий. Тий, ангилчаад идэг. Гэтэл нөгөө хогны машин нийлүүлээд ачичлаа гэдэг. Тэгээд тийм учраас бид нар тэгвэл өөрсдөө авах юм байна гэдэг юм логистикийн зүйлчээ үүсгэж эхэлсэн байхгүй. За тойрог эдийн засгийн ойлголтыг ингээд хэрэгжүүлж байгаа яг 1 жилийн хугацаанд бид нар илүү юу хийсэн бэ гэдэг тэгэнгүүт. За нөгөө юунууд дээр бид нар байшин болгонтой ингээд манай ажилтнууд очиж уулзаал те нэг сөөх аж ахуй нэг зүйлдэр те. Тэгэл за эндээс хонзор гарч байгаа та гэсэн болгондоо болоо. За усны зөвлөлөө ингээд нөгөө саваа цуглуулж арай бид нар ирээд өөрсдөө ачаа явъя. Килограмм 400 төгрөгөө гэл. Анх эхэлж яхад бол бүр 250 байсан. Тэний килограмм гэдэг чинь бас нэлээд олон шүү. 400 гэхэлэр чинь яхаа хөнгөн овртой болохоор бас тэгэл юм л да. Тэгтээ эн чинь байнгын хэрэглээтэй хүүхдүүд гэр бүл болгонд байнгын хэрэглэж эн чинь баг гэлтгүй цуглуулад байвал бас эрэхтэй. Энийг танах одоо ч нөгөө бүхэл юм дижитал болоод энэ техник технологи хөгжсөн одоо ийм кабин шиг юу гэдэг штэ. Төлөөл шууд тэр дороо аваад идэг их багн хамаагүй тиймэрхүү хэлбэрт шилжүүл бас үр өгөөж нь хэрэг байдаг юм судалж үзв үү? За тийм бид нар болоод ирэхээр ерөнхийдөө энэ хоорондын үед ингээл тэврэл сайжруулсан. Хуучин задгаа твштэй машин авдаг гэсэн бол илүү тусгай одоо зориултын шахагч машинтай хотын стандартыг нийцүүлсэн тийм аюулгүй байдлыг хангасан шахагч машинуудыг авсан. За хог айдлын одоо нөгөө зарчмаар болоод ирэхээр үйлдвэрлэгч, импортлогч буюу одоо хог айдлыг үүсгэж байгаа аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө хогийнхаа зэгийг буюу хог саваа байршуулах хэрэгтэй гэдэг. Бид нар бол яг сав өгөөд тах юм бол баг дабурна. Тэгэхээр бид нар нөгөө яадаг вэ гэхээр зүр эхний ээлжин цуглуул хууднуудын нөгөөд
уутаад үрхээр л дуудлага өгчих. Гэт. Тэгтээ яг энэ машины хувьд болоод ирэхээр өмнө нь бас нэг та санаж байлаа би ингээд нэг байжсэн хайп үйлчлэлтэй холбогдоод тэр болоод ирэхээр бас яг нөгөө тогтмол тэрийг авах газруугаас болоод тэр үйл ажиллагаа сайн яваагүй байхгүй юу? Уг нь арай хялбар тийм ээ. Тэр ч одоо хүмүүс чинь хүүхдүүд ялангуяа бол байнгын үйлчлүүлэгч байж болохоор тийм дэвшилт санаас. Энэ дээр бас одоо жишээ нь танах хувцсар дахин боловсруулаа. За тойрог эдийн засгийн хүрээнд одоо бүхэл ингээл бас мандал үзүүлэх гэдэг загвар болоод ингээд явж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр зэрэг танах энэ дахин боловсруулсан нөгөө хувцсараа бас дахин боловсруулж болох уу? Эсвэл хаягдлуулах уу? За пет1 төрлийн хувцар дээр бол дахин боловсруулж болно. Яагаад тэгэхээр одоо дахин боловсруулсан савлгаадаа усэлаа гэхэд энэ нэг удаа боловсруулсан сав, хоёр удаа боловсруулсан сав гэж байхгүй. Яг үйлдвэрлэлийн процесс дээр одоо процесс нөгөө шүүх одоо хортой нийтлээс харбагжуулах тийм шүүх тэгээд тасчлах зураг та чанар нэмэх гэдэг нөгөө хүнсний зэрэгэлтэй болох процессууданд тэр нь өөрөө хоригдлолоод гарчнаа гэсэн. Гэхдээ хайртангуй баг. Тэгэхээр одоо яг энэ пет1 төрлийн хувцар дээр бол хэдэн ч удаа дахин боловсруулалтанд орох боломжтой. Яг нэг савны хувьд гэх юм бол за 1 грамм ойролцоогоор дурдж үзвэл 4-5 гэж олон улсад ярьдаг. Гэхдээ бид нэр яг тэрийг 4-5 орсон уу гэдэг өөрөө савны килограмм жин те цуцаан нэмгэн гэдэг олон зүйлээс шалтгаална л да. Тэгвэл ер нь бас ингээд дахин боловсруулагдахгүй одоо нөгөө тойрог эдийн засгтаа шилжлээ гэж бодоод ингээд хаягдлаар юм хийгээд л одоо ингээд байжсэн. Ерөөсө огт боловсруулагдахгүй нэг удаа боловсруулж чад ч юм дахин хаягдл болох юм боломжтой бүтээгдэхүүнүүд байна уу? Одоо байгаа штэ. Тэрийг одоо яаж шампуны сав юу байлаа гэж бодъё л доо. За. Нөх хувцрынхаа төрлүүдээс болоод байгаа гэсэн. Технологи нь байхгүй нь үү? Окей, технологи нь угаасаа энэ хувцартын төрлүүдээр ер нь тийм дэлхийд байхгүй юу? Яг гоо бас зарим технологийн бас мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө бол яг одоогийн одоо нөхцөл байдал дээр бол одоо буцаад гадна тал бастионы сандал хийх те. За Монголд бол тараншааны хийх, дахиад хашааны шон хийх, дурсгалын зүйл хийх гэд. Гэтэл дурсгалын зүйл одоо нэг боловсруулаад тэрийг дахиж боловсруулах байхгүй юу? Тэгэхээр тэр одоо насжилт нь хурдагдсан болж байна. Гэхдээ анхдагч шинийг авснаас хамаагүй дээр л дээ. Энэ одоо Европын холбоо тэгээд бас энэ олон урал дээр бас ярьсан байлээ л дээ. Энэ одоо өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байгаа нэг хэрэг байдаг юм уу? Энэ одоо нөгөө ISO 59000 стандартын тухай асуух гэдэг юм л да. Тэгээ энэ салбарыг энэ одоо шинэ тойрог эдийн засгийн хэв загварыг одоо энд үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудыг зөвхөн өрсөлдүүлэх чадварыг нэмэгдүүлэх гэдэг юм уу? Эсвэл одоо яг л энэ стандартаа бариад нөгөө ногоон шилжилт рүүгээ ороод энэ үр ашиг өгөөчтэй хэмнэлттэй эдийн засгийн хэмнэлттэй нөгөө сэргээгт гэрчим хүч гэдэг бүхэл юм ногоон руу ороод энэнд одоо яг дагуулж орох гэсэн ийм хэлбэр байна. Та энэ хоёрын ялгааг хэлж өгөөч. За энэ дээр яг шууд яхад чухал нэгжүүдийг ягштал мөрдүүлэх гэхээс илүү энэ угаасаа том зургаар дэлхийд дахинд ярьж байгаа хэдүүлээд нь ер нь бол хүн болгон ус солгон өөрсдийнхөө шавхагдах нөөцийг те хэрэглээг багасгаад хөрсөнд буцаагаад булах хог хаягдлын хэмжээг багасгаад цэвэр усны нөөц байгаа шүү дээ. Энийг хэмнэхгүй бол ганц улсын асуудал биш болчиход байгаа байхгүй. Энэ нь өөрөө дэлхийд дахиндаа одоо уур амьсгалын өөрчлөлгээд одоо бид нарыг жоохон байхад бям бороо бям бад гэдэг гоё шиврээ бороо ордог гэсэн дээ. Гэтэл одоо ямар бороо орж айлээ. Асгарсан адар бороо орж. Уур амьсгалын өөрчлөлт бол одоо яг нөлөөлсөн шүү дээ. Одоо далаа тэнгисийн байгаа байхгүй юу? Далаа тэнгисийн хог хаягдалч одоо хэцүүдээд нөгөө загас юм. Одоо энэ тойрог эдийн засгт бас ийм тоо байдаг шүү дээ. 4 их 80 төгрөгийг бас одоо нөгөө одоо ашиг хийж болно гэдэг тий энэ нөгөө нөөц дээрээ тулгуурлаа. Тэгэхэд мэдээж хэрэг уур амьсгалын өөрчлөлт за тэгээд далаа тэнгисгээл ингээл дээр ус гээл ингээл бүхэл юмн дээр энэ асуудал болж байгаа юм чи бид нар бол зайшгүй хурдтай анхааралтай авч онцгойлон бас энэ чиглэлээр ажиллавал ядчил одоо манай Монгол улсын тий нөгөө хог хаягдлын хэмжээ нөгөө хог хаягдлаа ашиглаж болчих юм бол бид нар одоо бас наацхан цэвэрхэн орчинд амьдрах юм байгаа зү тийм ээ. Тэр талаараа бодсон ч гэсэн. Одоо гүний усны бохирдлоос хүртэл айгүй цэвэр одоо сэргийлэх боломж. Одоо уул маань 4 уулынхаа дунд нийслэл маань байна тий. 3 хогийн цэгтэй. Тий. 3 талдаа.
Салхиныхаа хойноос салхилаад ирэхээр бас заримдаа хэцүү шүү дээ. Тэр чинь ингээд нөгөө эрүүл мэндийн асуудал хамгийн чухал бас эрүүл мэндийн асуудал байгаа шүү дээ. Хүүхдүүд ирээд болсон хүүхдүүдэд минь яг энэ хог хаягдлаас чинь энэ үүдэлтэй маш олон нэм бактери яаж одоо халдварлаж ямар ч өвчин үүсгэж байгааг бол бид мэдгүй. Нөгөөдөл та сая ярьлаа ус гэж ярьлаа. Ус бол айгүй чухал. Ялангуяа манай Монгол одоо нийт газар нутгийн бараг 70% сүлжилттэй ч гэдэг юм уу одоо ийм улс орн дээр нь усны хэмжээ байгаа. Ерөөсө газрын гүний усаа хэрэглээд одоо ямар ингээд шавхат уусалтай биш. Усыг дахин боловсруулах дээр одоо ямар одоо төсөл төлөвлөгөө байдаг юм бол энэ саяны чуулган дээр ч гэдэг юм уу ер нь энэ тал дээр энэ тойрог эдийн засгийн хувьд бол усыг дахин ашиглах дээр юу гэж харж байна та? За энэ дээр болоод тэгэхээр за саяны чуулган дээр яг усыг бол онцгойлоогүй. Гэхдээ энэ тойрог эдийн засгийн бүр салшгүй нэг хэсэг. За энэнийг болоод ирэхлээр манай одоо яг үйлдвэрийн хувьд болоод ирэхээр яг усныхаа юуг анханасаа хэмжиж 1 жилийн хугацаанд нэлээд нэрийн хэмжсэн. За 23 онтой харьцуулахад манай усны хэрэглээ болон төлбөр за бид нар төлжсэн төлбөр маань за нэг 35% та буусан байсан. Энэ яаж вэ гэхээр бид нар дамжлагын усаа цэвэршүүлээд ашигласан. Тэгэхээр авч байгаа ус, хэрэглэж байгаа усны маань хэмжээ бага болчихж байгаа гэсэн үг. За тэгээд хэмжээ бага болонгууд нөгөө төлбөр нь багасч байгаа. Тэгээ буцаад одоо доктортой хөгжилж гэх нөгөө тойрог эдийн засаг чинь энэ ерөнхийдөө ойлголтуудыг одоо хэрэгжүүлснээрээ аж ахуйн нэгжид ямар байна гэхээр за бид нарыг стандарт хэмжилсэн газар маань дэмжиж стандартчил гэдэг одоо нэг шинэ юунд илүү нэг ялхам юм урд оруулчлаа. За бусад одоо аж ахуйн нэгжүүд маань хэрвээ одоо энэ чиглэлээр ингээд явах юм бол буцаад одоо хөрөнгө оруулалтыг татах боломжууд нэгтэнэ. Нөгөө ESG-ийн үнэлгээ сайжирсан тий өөрсдөө хаяглаа бууруулсан стандартаа яг мөрдөөдөг чинь тэгэнгүүтээ дахиад хөрөнгө оруулалтыг одоо татах бүрэн боломжтой болчихж байгаа. Одоо л ногоон зээл, ногоон төсөл гэдэг үг ингээд бид нэр ингээд хэвийн үзэгдэл болчлаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр одоо олон улсын байгууллагууд хөрөнгө оруулагч нар ногоон гэсэн зүйл рүү илүү хөрөнгө оруулах тий. Санхүүгийн одоо юу ч гэсэн одоо хүү багт боломжтой зүйлүүд нь эсвэл нэг гадны төслийн байгууллага төсөлд хамрагдах гэх юм бол эднэрийн гол чиглэх сэдвүүд нь тойрог эдийн засаг, ур амьсгалын өөрчлөлт тахгүй. Тэгээ ногоон шилжилт рүү ороод тэгээ энэ их ирээдүйтэй дээр нь ирээдүй болсон өөр хүүхэд бид нар те одоо заламжлуулж одоо энэ хот улс орон байгаль дэлхий бүх юм одоо сайхнаар нь үлдээхин тулд бол одоо бид зайлшгүй бүр хурдтайгаар энэ тойрог эдийн засагт бол шилжихийг аж ахуйн нэгж иргэд бизнес эдгээр бол анхаарч үзэх хэрэгтэй л гэж би ойлгоод байгаа юм л да. Тэгээд ер нь бол манад одоо энэ усны асуудал дээр одоо сая ярихад бүр цааш ярих юм бол яг усны одоо мэрэгжилтэн ч юм уураад ярих юм энэ айгүй сэтгэл имзэглэмээр бид газрын гүний усаараа уул уурхаад ч одоо бизнес одоо байгууллагууд бас байгаа мэддэхгүй ч юм уу ингээд гэтэл танай хувьд бол одоо энэ маш хэрэгжүүлж болохоор айл өрхөд ч гэсэн цаашдаа ингээд бүр нарийн технологи оруулж ирч чадах юм бол усаа дахин ашиглаж энэ тойрог эдийн засагт орсноор бид усны хэмнэлттэй ядчил газрын гүний усаа харьлахгүй манайх шиг одоо 70% сүлжчихсэн юм одоо улс оронд бол тий далаа тэнгис байхгүй энэ улс оронд бол айгу хэцүү шүү дээ. Усыг л хайрлаарай гэж хэлээд байлгүй. Харин тий. Тэгээд танаа энэ усаа одоо дахин ашиглах тэр үчиг хэдэн хувийг ашиглаж байна дахин ашиглах. Манай ер нь дамжлагаас 50% цэвэрлэх ашигладаг. Ер нь бол цэвэршүүлэх байгаад бид нар тэгтээ хоногт 96 м кубик 96.8% цэвэршилтэйгээр цэвэршүүлдэг байхгүй юу? Хоногт. Тий, хоногт. Тэгээд яагаад одоо бид нар дээр ингээд яг одоо 50% гэдэг би тоо яриад байна гэхээр дамжлагын усаа бид нар одоо тэр чинь орж ирэнгүүт нүүлдвэрлэлээ нэг 4 дамжлагын одоо угаалтын процесс аваад. Энэ дээр дамжлагын усаа нөгөө ашиглаад одоо хатагчаа одоо 1 2 3 4 гэдэг ингээд бүтэглээ бүр болохгүй болохоор нь одоо яадаг гэх юм уу? Хаяглус болдог гэх юм уу? Дахиад ашиглаад ирэнгүүт чинь бид нар усандаа үйлдвэрлэж бохирдлыг одоо багасгах айгуу том давуу тал одоо цэвэршүүлэх системээс суулгачаар. За хоёрдугаар бид нөгөө нэг цуглуулалт ярьсан шүү дээ. Их усүр сөөх аж ахуйн нэгжээс бид нэр өөрсдөө цуглуулдаг. Өмнө нь бид нар 20 дахь үеийн цэгүүдээс авдаг байхад тэр сав тэр болтлоо маш их бохирдолтой болсон мэт.
одоо менежерийн дор байгаа хогийн савнд орлоо. Байгууллагын гадаагаа хогийн савнд орно. Дахиад түүхийн машинд ачигдана. Тэгээ зарим тэгээд дотор нь янз янз юм хийцэлээ. Тэгээд дахиад нөгөө юу руу очино. Хогийн зэг дээр очино. Тэр бас гадна л одоо нөгөө бохирдол маш ихээр одоо үрсэн. Тэгэхээр нөгөө усны хэрэглээг нэмэгдэн штэ. А бид нар цуглуулалтынхаа хэмжээг их усрөөсөө буюу одоо танаа одоо энэ офисын доороос ч юм уу те яах юм бол танаа тастаа одоо савта доороо нэг ажил хариуцаа цуглуулж байгаа юм бол тийшээ цэвэрхэн сав орох байхгүй. Дөнгөж уугаад дэлгүүрээс аваад уугаад яс. Тэгмэд манад очихороо тэр нь бохирдол багтаа учраас манай усны нөлөө нөгөө зарцуулалтад шууд нөлөө үзүүлдэг. Тийм учраас бидний гол хийх юм юу вэ гингүүд байгууллагынхаа одоо нэг үр ашигтай тойрог эдийн засаг бүх шатандаа нэвтрүүлэхийн тулд тэр их усрын цуглуулалт буюу ажилтаа сайжруулах гэдэг процесс руу илүү чухалчилж ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээд энэ байгууллагуудтай холбоо хамааралтай байж таниулж уялдаа холбоотой ажиллавал бас их зүгээр юм байна тийм ээ. Өөр ашиг өгнө. За тэгвэл одоо хоёлоо тойрог эдийн засагтаа ингээд шилжлээ. За танаа байгууллага одоо жишээгээр ярихад бол цаашдаа ингээд олон байгууллага байгаа л та. Өнөөдөр бол хоёлоо бас стандарт хэмжил зүйн газраас бас зочин өрсөн байсан боловч харамсалтай нь яг хурал зарлагдаад ирж чадсангүй тийм ээ. Тэгэхээр биш яг ингээд бас ингээд мэрэгжлийн уялдаа холбоогоор ингээд хоорондоо ярьсан бол нэлээд бас даацтай сайхан юмнууд яригдах байлаа. За тэгээд одоо танаа компани одоо яг энэ одоо үлгэр жишээ болж шүү дээ. Одоо энэ тойрог эдийн засаг шилжсэн гэдэгтээ. Тэгээд та нар яг ийм ажил төрстэй компаниуд аж ахуйн нэгжүүд хоорондоо юм кластер хэлбэрээр тийм үү. Одоо ингээд ярилцаад уулзалт семинар хийгээд ингээд Монгол бас энийг төлхөө хөгжүүлэхийн тулд одоо манлайлж орж ажиллах одоо ийм тогтсон холбоо ч юм уу юм байдгүй. За ерөнхийдөө болоод тэгэхээр нэлээд холбоонууд байгаа. Манай хог хайдлын одоо холбоонд өөрсдөө гишүүнээр байдаг. Буцаад нөгөө хог хайдлын үйлдвэрүүдтэйгээ мэдээлэл авалцах юмуд. За дахиад бид нар үйлдвэрлэгч импортлогчтой нартай одоо нийлсэн Mongolia Hot Waste гэдэг холбоо. За саяхан 6 сарын 16-нд Монголын нөгөө Сабаглаа үйлдвэрлэгч Сабаглаа бодлын цаашдынчиг хандлагын бас нэг уулзалтчилгаан хийсэн байгаа. Тэгээд тэрэн дээр болоод ирэхээр илүү одоо нөгөө холбоо юу гэхээсээ илүү бие биендээ мэдээлэл шеэрлэх зорилттой. Тийм арга хэмжээг бас яг ингээд манлайлж зохион байгуулад явж байгаа гэсэн. За тэгээд Монголд бас зөндөө одоо сайн аж ахуйн нэгжүүд зөндөө байгаа. Тэд нар одоо сайн бид нар л нэг ISO 59000-ийн одоо туршилтаар хэрэгжүүлэх аж ахуйн нэгжээр сонгогдсон болохоос ш тэр хэд маань саяны одоо хоёулагийн ярьсан зүйлийг ч юм уу энэ стандартын зүйл залтыг өөрсдөө хийцэн газрууд бас байгаа байхгүй юу. Усаа одоо бас дахин ашигладаг нэг үе бодвол хаягдл усаа цэвэршүүл дахин ашигладаг те. Ногоон байгууламжийн услахандаа зарцуулдаг нөгөө машинуудад өгдөг гэл янз янзын байгууллагууд маань манад бас айгуу гоё хөөгдөж байна. Тэгэхээр энэ байгууллагууд маань буцаад энэ байгууллагуудын хийсэн бараа бүтээгдэхүүний маань хэрэглэгч нар илүү сонгоод ирэх юм бол энэ нь өөрөө одоо хэрэглэгч талаасаа яг бодит тойрог эдийн засгийн оролцогч ингээ бүрэлдэхүүнүүд маань зөв дадал болоод явна гэсэн. Тийм тэгэхээр ийм байгууллагуудыг бас илүү одоо өөрсдийгөө сурталчлах одоо үйл ажиллагаанууд нь явдаг шүү дээ тий. Манайх одоо хаягдласаа зөвшөөрөлдөг манайх ингэдэг. Тэгэхээр энэ одоо ярьж байгаа энэ үгнүүдийн цаана буцаад бидний ирээдүйдээ хэрэглэх ус тий хөрс буцаад одоо тав шив маань бэлчээр гэд маш олон зүйл тэр нэг үйлдвэрлэгчийн хийж байгаа бидний хийж байгаа зүйлийн ард химнэгдэж байгаа гэдгийг буцаад худалдан авалт гэдэг зүйлэндээ энийг аюу сайн бодолцож үзэх хэрэгтэй л гэсэн. Тэгээд одоо яг энэний цар хүрээнд бас Монгол төслүүд явж илэн л та. Эко шашгажуулалт гээл те. ESG хэрэгжил те. ESG шашгтай бүтээгдэхүүн гэд. Тэгэхээр яг хэрэглэгч маань худалдан авалт яг адилхан нэг за нэг 10 ус ч юм уу, за 10 шампунь ч юм уу, 10 усны болтойдаа гэхэд тэр талын илүү хардаг болох. Энэ тал руу бинийг уриалах гэх юм бол өөрөө буцаад тэр аж ахуйн нэгжийг дэмж хариуцлагатай аж ахуйн нэгжийг дэмжиж байгаа бодит үйлдэл нь гэсэн үг юм да. Тэгээ энэ тэгээд одоо тойрог эдийн засагт ч бас айгүй олон сайхан зарчмууд байдаг шүү дээ. Одоо хамгийн нэгдүгээрт одоо ингээд нөгөө боломжоо олд судлаад боломжоо томьёол гээл
байж идэг те нөгөө B1, B2, B3, B4 гэдэг ингээд нөгөө боломжуудаа бүр ингээд жигсаацсан байсан. Тэгээ хамгийн сүүлд бол одоо энэ дээр мэдээж хэрэг өөрийнхөө одоо бодлогоо тусгаад тэгээ томьёолоод за тэгээд хамгийн сүүлд нь бол нөгөө баялаг болгоо гэдэг. Тэгэхээр зэрэг баялаг болгох бизнесийн одоо тэр баялагын их орлогын их үүсвэр болгох маш олон боломжууд байгаад байгаа. Тэгээ энэ салбар болгон дээр байх өөр л байх л та. Зүгээр та энэ өрсөлдөх чадвартай, ирээдүйтэй одоо экспортод одоо хүлээн зөвшөөрөгдсөн ч гэдэг юм ийм сайхан яг манай Монголын ийм онцлог бүтээгдэхүүнүүдийг нэрлэж гэвэл та ямар одоо бүтээгдэхүүний салбар одоо тэднийг нэрлэж болох вэ? За шууд одоо бүтээгдэхүүн нэрлэнэ гэхэд тэгтээ яг ер нь бол одоо дотоодын үйлдвэрлэгчд маань харьцангуй бас аюу хариуцлагатай. Би яг ус ундааныхаа одоо нэг илүү мэдж байгаа салбар дээр л бас хэлье гэж бодож байна л доо. За ус ундааны дотоодод үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд маань болоод ирэхээр ерөнхийдөө аль болох ингээд усаа ашиглаж байгаа. Тэгээ ер нь бол бүгд л ус зөвшөөрлөх байгууламжууд ингээд байгаа. Сабагла бодолтой мөн дахин боловсруулах одоо сабагла бодлыг илүү материал одоо хэрэгэлдэг. Гэтэл одоогийн байдлаар Монголд хамгийн одоо хариуцлагагүй зүйл нь юу вэ гэнгүүт эсрэгээрээ импортлогч нарын бараа бүтээгдэхүүн. Одоо Солонгосоос орж ирдэг, Янаас орж ирдэг гэж гадны бахан яг адилхан одоо пицца алгаатай ус ундаанууд байна шүү дээ. Гэтэл тэрийг нэг одоо офис сууж байгаа нэг аж ахуйн нэгж импортлоод гэхдээ тэрнийх нь ард тэр нэг үйлдвэрлэгч болоод ирэхээр асар их хариуцлага зүйлийг хүлээгээд те явж байгаа бол нөгөө талд нь импортлагч нар дээр одоогоор бас яг хариуцлага юу байхгүй. Тэгтээ нэр төрөл нь тасралтгүй нэмэгдэж. Тэгэхээр би дотоодын одоо нөгөө хүмүүс ингээд шууд ярьдаг шүү дээ. Дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжээч. Манай усандаа үйлдвэрлэгчийн одоо нөгөө хамтрагч байгууллагууд маань л учраас аягүй сайн мэдээд байна л да. Тэд нар чинь гарч байгаа нөгөө хог хаягл дээр ингээ ер нь бол бүгдэн дээр нь менеж хийдэг байхгүй. Үйлдвэрлэлээс гаргасан одоо нэг үлээлтийн алдаанаас хоригдл савуу хүртэл өгдөг бид нар. Тийм. Тэгтээ баг өнгөө өгдөг. Бид нар килограмм 400-аар авч идэл тэд нар хоригдл савын маань авч айгаа бүр өнгөө өгөнгөт бид нарт аягүй том дэмжлэг болчихж байгаа. Гэтэл импортлагч нар буюу одоо гадны бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа газрууд маань төдийлөн бас хариуцлагатай биш байна. Энэ дээр яг хууль эрх зүйн шинжилэлтүүд хог аяллаа хуулийн одоо нэмэлт өөрчлөлтөөр тусгагдсан байгаа. Одоо энэ намрын чуулганаар хэлдэг байх тий. Хэрвээ энэ ингээд байх юм бол яг өргөтгсөн одоо EPR гэж олоос яриад байгаа ш тий. Үйлдвэрлэгч импортлогч өргөтгсөн хариуцлага. Тэгэхгүй болохоор одоо яг дотоодын нэг хяналт шалгалтын газрууд маань үйлдвэрлэгч талтай хяналтанд илүү сайн яваад идэг. Импортлогч буюу яг адилхан одоо хог аялал сабагла бодлын хог аялал талтай ямар нэг хариуцлагын тогтолцоогүй л байгаад байна гэсэн. Нэрээ бас нэг хог аяллаа талаар яагаад бид нарт ингэж яг урамшууллын ингээд нөгөө хүмүүс тогтолцоо гэдэг. Яагаад урамшуул яг Монголд бас их төлөвшгүй хүмүүс ангилахад одоо яахгүй нэгэнгүүд одоогийн байгаа хог аяллаа одоо процесс хуулийн хэрэгжил санхүүжилт нь өөрөө яг нөгөө нийтийн аж ахуйг л харж байгаа. Нийтээр нь. Одоо гарсан энэ байрнаас гарсан хог аяллыг түнг тээвэрлээд дараагийн хог устгах зэд болгоно. Энэн дээр килограмм жингээр нь тооцоод одоо тэр ихийг зөхөөрөө их мөнгө авчна. Гэтэл тэр чинь нэг газараас гарч байгаа хог аялал бага байх тусмаа хогийн цэг рүү бага очих тусмаа л урамшуулах хэвээр. Гэтэл одоо манай энэ нөгөө хууль эрх зүйн орчны одоо 17 онд бол тухайн үед сайн хууль байсан. Гэхдээ одоогийн энэ одоо хүмүүсийн ойлголт төгжөөл байгаль орчны сөрөг нөлөөллийг буруулах энэ алхмуудаас тодорхой шинжилэлтүүд одоо хийгдэх шаардлагатай учраас энэ удаагийн хуулийн төсөл маань эдгээр залтуудаас орцсон явж байгаа. Тийм тэр хог хаягдлын тэр хууль гараад ирэхээр зэрэг бас нэлээ юм тодорхой болох бах. Би бас юу яжсан хавар харж ирсэн. Тэгээ энэ хог хаягдлаасаа одоо бид нар ингээд тойрог эдийн засаг руу шилжээд бас хог хаягдлаа ерөөс ингээд маш одоо юу гэдэг бизнесийн түүхийтэйгээ нөөц гэд ингээ харж штэ. Тэгээд энэ дээр одоо яг төрөний ярьсан нөгөө зөвхөн сөөх, зөвхөн албан байгууллагын энэ юундаас цуглуулж авах гэхээс илүү бүр одоо томоороо бид нар ингээд нөгөө одоо бүр одоо энэ хуультай
гараад ирвэл холбогдоод ч юм уу бодлогоороо бүр зайлшгүй энийг дахин ашиглах тэр англин ялгалтын одоо тэр юу системгүй бүр томруулмаар байгаа юм л та. Тэгжээж эн чинь одоо юу гэдэг нь зөвхөн танай компанид биш шүү дээ. Эн чинь олон тэр одоо тойрог эдийн шилжиж байгаа тэр компаниудад ашигтай учраас энэ дээр би тэр анхан одоо тэр түүхийд одоо авах гэж байгаа тэр газруудтайгаа л одоо их одоо зөв менежменттэй сайн менежменттэй л их усны английн ялгалт дээр болоод ирэхээр шууд нөгөө орлого олныг хараад хэдүүлээ явчих юм бол бас ирээдүйдээ жоохон буруутчихна. Яг бодит юу яахыг гингүүт за би нэг жишээнээр ярил л 10 хоногт 3 удаа хог тээврийн машин дууддаг. Тухай бүр дээр нэг удаагийн рейс нь 200 сая төгрөг төлдөг. 10 хоногт 600 сая төгрөг төлдөг. За ус ундааны нөгөө гарт хаягдл одоо сабагла бодлын хаягдлыг тэрийг ялгаад өгдөг баснаас хойш анх өгтөө 30 ил гэд ингээд явдаг байсан бол тэр газар 2 сарын дараа нэг рейс нь байхгүй буюу 200 сая төгрөг хэмнэсэн. Дахиад зарсан давхраасаа мөнгө олчиж. Тэгэхээр энийг нөгөө том зургаар нь харах буюу тойрог эдийн засаг гэдгийг оролцогч талууд биднэрт өгж байгааг яг тэр моментыг биш илүү том зургаараа харахад л өөрөө яг шугамнаас тойрог гэдэг энэ тогтолцооны яг гол агуулга нь байгаад байна. Тийм. За ингээд манай нэвтрүүлгийн цаг дуусчих шиг байна. Манай найруулагч бас дахиад байна гэдэг. Өнөөдөр манай Спутник Монгол 92.5 радиог минь урилгыг хүлээж авсан. Танд маш их баярлалаа. Тэгээ энэ их өргөн сэдвийн хувьд байгаль дэлхий, ер нь дэлхий цаашдаа уур амьсгалын өөрчлөлт, тийм үү одоо маш олон шаардлагын дагуу бидэнд нөгөө хуучин хэв загвар болсон шугамын эдийн засгаас одоо энэ тойрог эдийн засагт зайлшгүй шилжихээр шаардлагатай болсон. Тэрний ч давуу тал ногоон одоо шилжилт рүү дэлхийн нийтээр орж байгаа үед манай монголч гэсэн одоо бас энэ асуудлыг хөндөж гаргаж ирж энэ олон үйл ажиллагаа явуулж аж ахуйн нэгжүүд ч гэсэн анхаарч үзэж байгаад бол бас одоо маш их баяртай. Ингээд сонсогчдынхаа өмнөөс танд хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье. За баярлалаа.